явцын үнэлгээг хэрэгжүүлэх арга зүйн санаа, мөрдөгчийн гэрэлт. За энэхүү арга зүйн зорилго сурагчдын анхаарал төвлөрөлт, шүүмжлэлт сэтгэлгээ болон ойлголтыг шалгах зорилготой. За энэ ямар арга вэ? Хичээлийн агуулгатай холбоотой нэгэн нууцлаг алдааг санаатайгаар гаргана. Сурагчид мөрдөгч болж тэрхүү алдааг олж илрүүлэх үйл явц юм аа. Алхамжлал. Нэгдүгээр бэлтгэл үндсэн сэдвтэй холбоотой 1-2 алдааг урьдчилан төлөвлөх. Хоёрдугаарт эрлээ эхлэх. Багш самбар дээр бичих эсвэл ярихдаа алдаа нөхцсөн байна. Хэн хамгийн түрүүнд олох вэ гэж зарлана. Гуравдугаарт илрүүлэлт. Сурагчид алдааг олж гараа өргөж хэлнэ. За жишээ дасгал. Математикийн хичээл дээр жишээ нь 5-3 тэнцүү 9. Хариу буруу байгааг олж зөв хариуг хэлнэ. За монгол хэлний хичээл дээр сургууль зөв бичгтэй холбоотой алдааг засаж зөв болгоно. Дээрх аргаар өдөр тутам хэрэглэснээр хэн оролцож байна, хэн олон удаа зөв болгож байна, хэн шүүн тунгааж чадаж байгааг хянах боломжтой юм аа. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.